Тэр хачин жижигхэн хамгаалагчийн хэлснээр хэрв энэ ертөнцийн үннийг мэдхийг хүсвэл тэр үнэ төлөө зүтгэх ёстой аж. Түүний ариун мөргийн нэгэн сонгогдсон нэгэнд Пантены сорилтыг толгох явдал юм. Пантены сорилтч нь юу болох, юуг агуулдаг талаар Тео ямар ч ойлгохгүй байв. Сорилтын түүнд өөрийн жинхэнэ төрхийг олохын тулд сэтгэлийн гүнзүү нэвтрэхэд туслана гэж Карата тайлбарлав. Нөгөө тал руу гарах нь түүний далд ухамсарт буй өнгөрсөн амьдралаа олж харахад туслана. Далд ухамсарыг хөнгөнөөр авч үзэж болохгүй. Энэ бол хүний доторх өөр нэгэн ертөнц бөгөөд ихэнх хүмүүс үүнд хизээч хүрч чаддаггүй. Сорилтыг давч чадахгүй байх эсвэл далд ухамсартай хэд давтах нь орчцогчийн ухааныг алдуулж далд ухамсарын хязгааргүй уудан дүүр төвж итгэхэд хүрдэг. Гэхдээ шалгалтыг даасан хүмүүс үнэнтэй нүүр толох хэрэгтэй болж бурхадтай уулзах боломжийг олж авна. Энэ мөчид Каратагийн өхөөрдөн байдал бүрмөсөн алга болжээ. Somehow Meet 12 түвшинтэй Теогийн авах бүх тайлбар үгээр дуусна. Цааш үргэлжлүүлэх хэсэг нь зөвхөн түүнээс хамаарна. Сорилтыг хүлээж ав. Бурхтын нэрээс зургас түнд Пантены ихний шатны сорилтод орох эсвэл сонголтыг дахин үлдээв. Тео илдээ чанга атхан шийдвэрээ батлаа. Тэр хариулт хүсэж байв. Тэр огт эргэлзэлгүйгээр зургасны цонхон дээр тийм гэж дараад үл мэдвэх зүйлөө ашхан оров. Хорвоо ертөнцийн үнэн Каратагийн дуудлагын хаалханы цаана ногдож буй. Түүний толгойд үе олон асуулт эргэлзэнэ. Тэр энэ амьдралтанд ч бас агуудан гарах хэсгийг мэдхийг хүсв. Мөн яагаад өөрийгөө сонгогдсон нэг ингэж үзэгдэх болсны хариултыг хайж байлаа. Тэр Каратагийн хаалхыг хүч болон филтөс төлхөн нээж нууцлаг гэж өөрийгөө уусгав. Пантеоны ихний шатанд ормогц тэрээр нэгэн хачирхтай орон зайд шигжжээ. Энэ нь нуудан сансрын орон зайд хүүх болгосолсон Колиземэд харагдана. Каратагийн хаалхаач мар замхран алга болоход Тео орчин тойрноо ажилв. Тэр одоо ч цагаан цамхаг дотор байгаа мэт харагдсангүй. Даашд ухамсарын ертөнцид бүрэн нэвтрэхийн тулд ухамсараа даашд үүд хаалхыг нээх систем нь зөвлөв. Хэдэн хормын дараа тэрээр шалнаас ямар нэгэн зүйл сорвсон гарч байгааг мэдрэв. Нэгэн төрлийн хардаг шавар эсгэрэн үржиж түүний нүдний өмнө аажмаар дүрсэн оч хэллээ. Хардаг шавар нь ямар нэгэн тодорхой төрөхгүй хүн дүрстэй болоход тийм ч хугацаа орсонгүй. Системийн мэдээснээр энэхүү анхны сорилт нь түүний ухамсартай холбоотой байв. Каратагийн ойлгож байсны бодвол энэ хүн дүрс тийм ч аюултай харагдсангүй. Харин тэрхүү хүн дүрс гинт түнлүүдээр хар хөдлөхөд түүний тайван бодол тэр дорой цамхрав. Энэ нь түүний толгой руу танил нэгэн шидэлтийн гэж шидэв. Хурц түүний хацрыг зүсэж Теогийн тийм дайртаас арай хийж болтож амжив. Тео тулаанд бэлжээ. Тэр дүрс гарцаагүй дайсгансан шинжтэй байв. Хардаг шаврын хувирсан төрхийг хараад түүний нүд томров. Хүний далд ухамсарын хаалханы сахиул бол өөр хинч биш. Өөрөө байдаг аж. Би химээх бие тэнд байна. Систем Теод түүнийг устгахтаа сор өгөв. Сүүлийн жижиг хэсэг хүртлээр тэрхүү биеийн Теогийн төгс хуулбар байлаа. Сонгогдсон нэгэн болон түүний хуулбар бид зүгээрс би бир рүүгээ ширтэн цагсна. Эхэндээ Тео өөртөө толгойн гихээс жиргсэн ч дахин бодвол энэ нь харин сайн хэрэг байж болох юм. Юу ч мэдэхгүй үл танигтайсантай толцснаас өөрөө маш сайн мэдхтэйсантай толцсон дээр биш гэж үү? Энэ нь үндслэлтэй логик байсан ч нөгөө биеийн нэжигсэн оргоо цацруулан хамаг хүчээрээ дайрахыг хараад Тео эргэжчих хэвсв. Тэр илүү дутуу хөдөлгөнгүүгээр гараа өргөж шид хилтнүүдээ аян гатлууны амьсгал аянга татгалтаар цэнэглэн алгаснаар халтаагаар далаа. Тео өөртөө мөн хизээч өөрийнхөө техникээр тавтлуулж үзээгүй байсан. Тэр дайралтын чиглэлийг шинжилээд цагаан саран гэрэл гэлдээ ашиглан ихэнх зохицлыг зайлуулж хаахад хэцүүг нь болтож амжив. Хөдөлгөөнөө тэнцвэржүүлэх үед залуул дорт Колизийн ирмэг дээр ирсэн байх бөгөөд хурцтай байсангүй. Түүнийг байршлаа засаж амжихаас өмнө аянга тавталтаар хүчжүүлсэн өөр хэсэг ижнүүд аимшигт хурц зэрээрээ агарыг цэсэн ирэв. Тео нэг техникт хоёр дараалан амархан яригдахыг хүссэнгүй. Энэ удаад тэр хариу цохилт өгөхөд илүү бэлэн байлаа. Ижнүүд түүний тусгал дотор орж ирмэгт тэрээр тав дахин хүчтэй лууны хомс техникийг гаргаж газрын сийчин шидвэгцэн ижнүүдийг үл томсорлоо. Түүний хүчтэй дайралтын дараа тэрхүү хөөгч арена бүрмөсөн сүрчээ. Тео санаа амран амсгаа авав. Нөгөө биеийн дайралт түүний бодсноос хамаагүй хүчтэй байлаа. Тэр өөрийн төгс хуулбар руугаа харан шалан гинэв. Тео тав дахин хүчтэй лууны хомс нь хамгаалалт болон давтлагыг зэрэг шийдэж чинь гэж найдажсэн ч энэ нь зүгээр хоосон гортлоо байжээ. Хэрэг тэр биеийн талаанч Теогийн төгс хуулбар мөн бол тэр өөрөж бас маш их хүчээр хэрсэн гэдгээ ухаарав. Нарийн тооцоотойгоор нөгөө биеийн дахин давтлахаар байрлаа заслаа. Цагаан саран гэрт элтний хуулбарыг барьсан түүний амьгуунууд нь Тео руу чиглэв. Энэ удаад тэрээр асар хүчтэй тав дахин лууны хомсаар түрүүлж давталсан юм. Тео таван салаа дайралтыг зайлуулахын тулд 100 гэрба техникээр хариу барив. Энэ нь тэнцвэр хүчний мөргөждөн байлаа. Тэдний харилцан цэвэрлтүүд үнэхээр их сүйтгэж дагуулж байв. Догшин энерги санин алга болоход Тео хуулбар нь гинт алга болсныг хараад цэцэрчэв. Нөгөө биеийн түүнээс түрүүлж хөдөлжээ. Тэр Теогийн харагдахгүй үнцгийг ашиглан дээрээс нь давтлаа. Хуулбар нь дахин тав дахин лууны хомс техникээ бэлдэж явахад Тео тэнгэрээс ирэх аюулыг анзаарлаа. Хуулбар нь хоёр дайралтыг ухаалахаар нэгтгэж хамаг хүч чадлаа гаргав. Энэхүү хүчин жихэн лууны дайралт мэт байлаа. 10 орчим хомс Теогийн толгой дээрээс бууж түүнийг өөр арга хайхаас өөр аргагүй болохов. Тэрээр эцэст нь нөхлийн аюулаас мөлтөрхийн тулд өөрийн асар өндөр хортонд найджээ. Гэсэн ч тэрээр баггүй хохироос амсаж утас нь өргөдөж тасарсан байв. Үүний дараа тэрээр сэтгэл хөдлөлгүй хуурамч дөрвөө шууд дайрлаа. Тэдний ижрүүд мөргөлдөв. Тэдний хүч чадвар тэнцүү байсан тул аль нь ч хорсонгүй. Тео давтлагчийн дүр тоглож эзний савалт бүртээ очисрэж байв. Түүнийг ямар ч хөдөлгөөн хийсэн нөгөө биеийн төгс сөрөг цогцолтоор хариулна. Энэ бол төгс толны төсөлмөд тулаан байлаа.
Хинэн ч давуу тал олсонгүй, хинэн ч алдсангүй. Тэдний одоо хүртэл хийсэн зүйл нь зөвхөн аренагийн байдлыг улам бүр дортож хявдал байв. Цагаан сарын гэрэлд эзний хуулбар нь гайхалтай бат бүх бөгөөд их хувтайгаа ижиж хүчтэй байв. Тио түүнийг ямар аюултай дайсан бэ гэдгийг ухаарч эхлэв. Тэдний эзний замнаас бүр өчүүхэн зөршил хүртлээр амьсгалтай ижилхэн байлаа. Нөгөө би энэ Тиог дараа нь юу хийхийг мэдж байгаа мэт ихэнх тайршдыг хэлбэрхэн болчихно. Тэрээр залууж ортын том техникүүдийг яг адилхан техник ашиглан сэрж үгүйсгэж байв. Тио өөрийгөө хэрхэн ярьж бас харах замыг олохын тулд багаар хамаг хүчээ дайчиж байлаа. Бараг бүх өнцгөөс харвал энэ талаан үрд өрөөжлөг ханд шатай байв. Гэрч цохилт бүрт эрт хүчин шахуулдаж буй Тиог бодож энэ хуулбар нь хязгааргүй төвчээртэй мэт байлаа. Санж ирсэн тулаанд ясагтана гэдгийг мэдсэн Тио энэ жижиг эцэслэж болох нэгэн зүйлийг ухаарав. Тэрээр аянгаар цэнэглэгдсэн өөрнийг дайрч тас бочиж явахдаа өөрийн хуулбарыг дар харахыг тасгадаа цэцэлтгүй хайж байлаа. Нөгөө биеийн түнд баттай арга бат хоцавч өгсөнгөө. Тэр өөрөөс нь эрх юм шаргуу тулааны хэм маягийг аж хэдийн гадарч байв. Хуулбар нь дуусахгүй манатай мэдвэсэн тал том дайрч техникүүдээ араас нь тасвчдгүй ашиглав. Үүний улмаас Кожизен гамшигын бүс шиг харагдаж эхэллээ. Дайсны дэш бус давуу талтай өрсөлдөхийн оронд Тио жижиг бөгөөд залчин дайрчдуудыг сонгов. Тулаан нэхснээс хойш анх удаа тэрээр хачирхалтай цаг хугацаанд илдэр шидэж нөгөө бич тэрхүү хатан барив. Хуулбар нь хормын төдий гайхширсан ч хортон сэрэж эзний цавхлыг төвөггүй халтолов. Тио өөрийгөө сандрахж чадах зүйлийг хийх хэрэгтэйгээ ухаарав. Үр дүнгуу дайрчдын төлөө гол зэсгээ шийдэх нь яаж ч үгүй тийм алхам байлаа. Тэрхүү богино хугацааны төрөвдөл нь түүнд хөнөөх чигтэй бариад дайрах хангалттай боломж олгожээ. Хинч түүнийг ховор эздэг шийдэх техникт дэмий өрнө гэж бодохгүй. Тэр байтугаа өрөж тэгж төсөөлөхгүй байв. Тэрээр энэ техникийг өмнөх амьдартаа сурсан байжээ. Хуулбарын хажуу тал нь бүрэн гарч дайрахад бэлэн болоход Тио өөр өнгөтэй клон руугаа цээжлөө нь хатгав. Үхлийн шархасны дараа харсаа шаврын дүрсээ хатгаж чадлаггүй. Түүний бие яажмар задарч эхлэв. Тио энэ бол өөрөө өнгөрсөн үедээ хийсэн гайхалтай тулаан байсны хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов. Систем түүнийг өөрийгөө ясны хүлээн зөвшөөрч эхний шатны савжтыг дагууллаа. Хачирхалтай харсаар шавар замхран алах усны дараахан газраас Картагийн өөрнийг хаалга гарч ирэв. Систем түүнээс Пантены 2 дугаар шатны савжтыг хүлээж авахыг шаардахад залуулаар идэвхтэйгээр инээн сүлжээ. Тио өргөж чиглүүлсэн зүйлээ дуусгадаг төрлийн хүн байсан. Тэр нэгч секунд үргэлжлүүлгээр дараагийн шатны хаалгыг төчхөннэ. Төв өндөржих тахмадлууд Тио нарыг их орноос оруулсан хэрэгт буруутгах талаар урам зоригтойгоор ярьсаар байв. Чөтгөрлөө Ансера нарын мэдээлэлд эргэлзэв. Тэрээр Тиог харуулын байраа орхиж троны хүчинд дагаар орсон гэж битүүмжлэн хэлсэн маш хүн зэмлэлт байлаа. Тэрээр юу болсныг өөрийн нүдээр харсан гэж зүтгэв. Залуус орт өөрийн хүслээр дайсны нутаг дисгэрдөө нэвтэрсэн гэв. Түүний авчирсан дүрм тогтсон ийм өсөшгүй уруутын хангалттай нотцоо болох хэвээр ажээ. Тиог сонсогч байхаас нь мэддэг байсан элбэнлөө энэ хүү буруу тушыг хүлээж авахаас татгалцав. Тэрээр хариулт авахар жужуустай оюун санаагаараа хэдэн үг солилцсон бөгөөд чөтгөрлөө Тиогийн юу хийж байгааг мэдэх царийн ганц хүн өөрөө гэж гайхуулав. Тэрээр тэрхүү өөрт нь түүнээс илүү итгэдэг байсныг түүний нүүрэн дээр хийж байгаадаа нэлээд бахархаж байлаа. Гэсэн хэдий ч тэрээр бүх зүйл ийм мэдрэлтэй замбараагүй байдал руу ирхэн гэж хизээч бодоогүй юм. Тэрээр хүүдээ хамгийн сүүлд ярьцгахдаа Тиод зүгээрс гарахаас нэржирж болохгүйг сануулсан бөгөөд итгэжтэй инээнсгэж тодруулав. Хүү түүнийг гонсоолохгүй гэж амлалаа. Гэхдээ Тио ганцаарч хийсэн даалгавартай явахаас өмнө дөөний телепати ашигласан командлагчдаа нэг зүйлийг өртөж хэлв. Тио 3 болон 4-дүгээр нэр дэвшигчд болохгүй шир Анси Рагнар өөрийг нь дагаад удаж байгааг хуваалцав. Үнэн дээр тэд хоорингийн гаднаас түүний хөдөлгөөн бүрийг алсаасаж игч байлаа. Заримыг нь цуутай ихрүүд Тиотой ямар нэг шалтгаанаар ураа царцныг сонсоод жүжигсгай хав. Залуу дортын таамагч байгаагаар тэр хоёр түүнийг острогоос буцаж ирээд фронтын шугамд нэгдснээс хойш сүвдээд байгааж тэр хоёрыг өөрийг нь өрсөлдөөнөөс хасахыг оролдож байна гэж тэр үзжээ. Тио ихрүүдийн төлөвлөгөөний эсрэг ашиглах хараа хэдийн усан байлаа. Тэр энэ боломжийг ашиглан өрсөлдөгчдийн хөөсөр талыг илүүхээр төлөвлөжээ. Үүний тулд Жулиус тэдний жүжигт тоглож ихрүүдийн хэлснээр хийх ёстой байв. Анси Рагнар Тиод хүнд зэмлэж талахыг хараад Жулиус хүүг юу хийхээр шийдсэнийг хатарсав. Тио үнэхээр даажинтай бацсан байсан ч командлагчид энэ жижиг тараагджээ. Хүү томчуудтай тоглож чадна гэдэгтээ төвчтэй байгаа тул Жулиус цугааг нь үгүй хийхийг хүссэнгүй. Бүгдийн гайхшигтыг төрүүлж чөтгөрийн лөө Анси Рагнарын буруу тохыг эрс дэмжлээ. Анси өөрийнх нь ярианд итгэсэн талаасан ч тэрэн тулг командлагчаас ямар ч эсэргүүцэж ирээгүй дөрвөцөв. Жулиус өдөр цугыг гартаа авч өрөвчийн хүүх мөрдөх анги байх болохыг санаж болгох тарлуу ямар нэг зүйл буруу байгааг гадарчжээ. Робертийн тариночид Тиог чөтгөрийн зүйтэй уулзсныхаа дараа постоо өгсөний хэдийн батлсан тул энэ бүхэн жижиг байх магадлал өндөр байв. Жулиусын санааг уншсан харсуу энэ бүхэн хэрхэн өрнөхийг харахаар жижигт нэгтгэж шийджээ. Одооноос эхлэн хар цас бүжиглэж Тио Рагнарыг орхотож гэж тэмдэглэв. Тэрч байтугай Ансиогийн хийснийг батлах ядмын нотцоог хүлээн зөвшөөрөв. Тэрээр байгууллагаа илээд мөрдөх ангийг яалттай цуглуулахад дайчлаа. Бүх зүйл нэгээд ороо сардаж Тиосэн лог өөрийнхөө аясаар хөдөлгөх нөөдлийг иж дутагчжээ. Энэ хооронд урагч хийдэж буй хүү тэдний төсөөллөөс дасан өөр ертөнцийн сорилтуудыг давж байлаа. Тио Пантены 2 дугаар төвшөнд орохдоо юу хүлээж байгааг мэдээгүй юм. Тэрээр өмнөх амьдралынхаа шатаж буй санаа цавцалбарт шилжин гэж огт зүудсэнгүү. 2 дугаар төвшний сорилтын угаалханд өмнөх шигээ далд хон сорилж хэрэгсэн зам байв. Өнгөрсөн рүү бүтсэн
мэт санагдаж танир зэвүүн дууг сонсоод Теогийн нүднэр исв. Түүнийг асан навшнууд нүднийх нь өмнө зогсоод түүнийг Рагнарын тэнэг гэж дуудаж байлаа. Систем түүнд сэтгэлийг нь хамгийн удаан тарчлааж байсан гэмтлийг даван туулахтаа хорог. Тео өрсөж газуурхан орон зүгээр чолон инээмсэглээ. Энэ хоёрдугаар түвшний сорилтыг хариуцаж буй хэм болож чартаа гаргасан болтой. Эдгээр навшнууд сэтгэлийн шархыг нь хөдөлгөсөнгүү. Харин Теогийн цусан далай хүсэж бодроо. Теогийн нүдээр энэ сорилт хөвжөлтэй оногоо шиг санагджээ. Мэдээж эдгээр залаасан гөрсөн түүний зүүдэнд ордог байсан ч одоо үгүй. Аксен түүний шаалсан хариу үйлдэлд хараад орсхон Тео хэдийн завчих боломжтой гэж бодов. Тэдний шиг босхоос өмнө Тео цэвэрхэн мэд хурдтайгаар ардна гарсан. Тэрээр хайхрамжгүйгээр илдээ өргөн эхний навшиг дундуур нь тас цавчив. Тэр өмнө нь авилгач багштайгаа хэдийн тооцоо батсан тул яхан хийхин кинч том асууж байсангүй. Тео дайсныхаа цасанд умбанга болчонгаа гаргаж орхоо өсөх цаг зав гаргав. Тэрээр алах үйлдэлээс илүүтэйгээр тэн навшиг тарчлан царайг нь өрчиж хийх хүссэн юм. Хоёрдугаар төвшний сэтгэлийн шаргатай хийсэн тулааныг тэр хурдан дуусгав. Түүнд дараагийн төвшин рүү шилжихийг зөвшөөрлөө. Түүний зэрэг ахин 3 дугаар хаалхыг татаад карато жижигхэн бүхнийг харагч нүдэрээ Теог ажиж байв. Жижигхэн хамгаалагчийн сонирхол татжээ. Тэрээр энэ залуу хэр өндөр төрж чадахыг харахыг хүссэн юм. Мөн Теогийн өсөлтийг хүлээж буй өөрнийг оршихоор тэр мэдэж байсан нь шалтгаан үр дагаврын бурхан байв. Тео 3 дугаар төвшнээс эхлэн персентайгаа тулдаж дараагийн хэдэн давхрыг хурдтайгаар давав. 4 дугаар сорилт нь мөн өөрийн сүдэртэйгээ тулдаж ялтаар өндөрлөв. 5 дугаар сорилт нь хамтын дал тохомсортой хийсэн тулаан байлаа. Тэр өнийгч бас ялав. Түүний өсөлт цогсоошгүй байв. 10 дугаар төвшний сорилтод тэрээр оюун ухааны анхдагч зүүн сониндоо хүчрэгцэн хэсэг болох хэдийг ялжээ. Тео хортон өссөнийхөө дараа бага зэрэг ядарсан ч энэ нь тиймч том асууж биш байв. Үнэн дээр тэр дээшлэх тусан давхруудыг цэвэрлэх хугацаанд улам багасч байлаа. Түүнийг үнэхээр хүсэж хүчийг нь барсан царын ганц төвшин бол тэр хулбарсагчийн эсрэг хийсэн 1-р төвшин байв. 11-р төвшинд орохоор 10-р хаалгавд хийхдээ тэр каратаскусыг арай илүү сорилттой зүйл өгөхийг шаардсан өдөө хатав. Жижигхэн хамгаалагч түүний савсан өдөөгтийг сонсоод жинхэнэ сорилт дөнгөж хөвшигж байгааг батллаа. 11-р төвшин түүнийг төрөхүүл ялцыг дуурайсан мөслийн агууд шилжүүлв. Тэр амьдралын урсгалын эсрэг өсөх ёстой байлаа. Өмнөх хэдэн төвшнээс ялгаатай энэ давхарт мангасуудын өөр эсвэл тиймэрхүү зүйл рүү унахсангүй. Сорилтын зүгээр энэ хонг шиг тулах байв. Өөр амьсгалын түүний өмнө цэвэржижсэн давхруудтай харьцуулахад зөөр байлаа. Систем өсөлт хүрэхийн тулд хүн өрийн их сурвалжийг мөшгөж төрөхийн өмнөх хоосон чанарт буцах ёстой санаалав. Амьдралаас олж авсан мэдрэмжүүд нэгээрээ алга болох болно. Энэ бол Теогийн хизээж төсөөлөггүй өрмөц сорилт байлаа. Хонгилжийн хагаст хүрэхэд тэр өнөөдрөх мэдрэмжээ алдав. Тео ертөнцийн үнэрийг мэдэрч чадхаа болов. Түүнийг дахиад нэг алхахад чигтэй агунгүйхэн усан чингсэн байсан загсны эвгүй өнөргийн далгажээ. Хэдхэн алхмын дараа тэр сонсох мэдрэмжээ алдаж ертөнцийн чимээг мэдрэх чадваргүй болов. Түүнийг цааш явах тусам мэдрэхүүн алгуурхан алгасаар байв. Хүрэлцэх мэдрэмжээ алдсанаар 5 мэдрэхүүн 4 ажиллахаагүй болжээ. Хамгийн сүүлд харах мэдрэмж нь алга болов. Тео ертөнцийн төрхийг харж чадхаа болов. Хамгийн доор нь 5 мэдрэхүү бүх таагдсанаар манай ашиглах хэрэг хязгаарлагджээ. Тео манай тасарсан бэлт хийсгүй байв. Тэрээр хязгааргүй харанхуй дундуур хөдөлж буй хэлбэр төрсгөө оршихуй шиг санагджээ. Энэ байдал дагуу бүхэлдэн туулна гэдэг боломжгүй мэд санагдав. Гэсэн хэдий ч тэрээр үндэд төстэй зүйлийг анхудаа мэдэрч байгаа хэрэг биш байлаа. Энэ нь түүнд эцгийнхэн зүрхний өөрийн дундуур нь тас цавцсан үеийг санагдав. Магадгүй тэр энэ хоосон чанарын хачин мэдрэмжийг мөн ажиллахаар даван туулж чадах байх. Тэрээр Гриффин, Дагнло, цөлийн үд болон бактерийг нарийг тасчинж дутсан ч хоосон чанар руу улам гүнзгийх тусам хариу ирсэнгүй. Эцэст нь түүний хэлбэр төрсгүй дүрс хүртэл эвдэрч төгсгөлгүй харанхуйд уусч эхлэв. Бодит мэд санагдах царийн ганц зүйл болох түүний хөнгөсөн мэдрэхүүн алга болсны дараа аимшигтай хурдан санаж эхэллээ. Хамгаалагчдынхаа тусламжгүйгээр Тео юу хийхээ мэдсэнгүү. Хариултыг олох царийн ганц арга бол өөрийнхөө гүнзөө өнгөх байв. Тэрээр оршихуйгаа бүрэнсэн устгаас хамгаалж тэнцэж байх хооронд түүний хамгаалагчид биеийг нь харан өрхөхээ санаа зовж байлаа. Хизээд зөвөн байдаг Гриффин хүрхэлчин сэтгүүлээсээ санаа зовж байгаагаа илэрхийлв. Юу болж байгааг тайлбарлахаар Корада үүслийн агууд орж бусад хамгаалагчдыг хөшиж орхисон сонгогдсон нэг дэмэд утгаас загсаалаа. Тэрээр Теогийн мэдрэхүй болон манай одоогоор хаагдсан тул тэд хичээнэн чанга хашгирсан ч дуу хоолойн түнд хүрэхгүй гэдгийг хөрхнөр тайлбарлав. Бүх амьд биедүүд орон зай цаг хугацааг мэдрэхийн тулд мэдрэхүйдээ тулгуурчдаг. Эдгээр бүх мэдрэхүйг хуулан авахд нэгдүүлж маш тодорхой болдог. Хоосон чанарт мэдэрч царийн ганц зүйл бол өөрийн харьяаж ирдэг ертөнцтэй орхитохоос айхан хатгч айдсан юм. Үүслийн агууд орсон хүмүүсийн хувьд өөрөө болон ертөнцийн нийлмэл нэгзүйл байдаг. Энэ хിവэрээ байвал Теогийн өөрийгөө мэдрэх мэдрэмжээс төвлөж өгчөөс ялгаагүй байж тарах болно. Корадоын шин сонгогдсон нэгнийг 11-р төвшөнд маш хурдан өссөнийг хараад өөр байх болно гэж чин сэтгэлээсээ бодсон ч эцсийн нийцэс тэр зүгээр нэг консол хортой. Түүнийг агууд Теогийн амьгүй биеийг орхих гэж байтал хүү амаа нээж ааш гэдэг ганц үгийг дахин шинж өгсөв. God
Модны хүч хөшиж орхисон биеийг эзэмдэж Теогийн биеийг хормоо санаагаар дахин ажиллууллаа. Хүү бүгдийн цэсийг шарт хот түнээс өтгөн. Цусаар цангасан авар тесрэг. Карада хүртэл цочирджээ. Тео зэрлэг амтантай төстэй байршлаар хүйтэн хатуу газраас босов. Дагин тэдний посыг галзуурт нэрвэгдсэн байна гэж таамаглав. Рагнарын патриарх Теогийн дотор суулгасан галзуурны эзэн хааны үлдсэн эго сонгогдсон нэгний хяналтыг гэртээ авчээ. Үүслийн агуун нөлөөг тооцвол энэ нь харцаагүй байв. Карада айдас төвшүүрийн орон залуу лордын өрийгөө зөвхөн харах барилыг биширч байлаа. Галзуур дунд тухам самин хурдтайгаар замхарж байв. Хоосон орон зайн дотор Теогийн эрүүл ухааны үлгэглийг галзууны эзэн хаан өрөө татаж байлаа. Шалгалтыг даахад нь тососны хариуд тэрээр эзэн хааны нэрээр бүхнийг холгааж хүчрхийлж устгах ёстой. Түүний хийх ёстой зүйл бол зүгээр гараас нь хүртэж. Дотор нь нойрсож буй өчүүхэн ухамсарт ертөнцийг өрхөх явдал байв. Амар замыг сонгохон оронд Теогийн хүсэл зэрэг түүнийг нэг хааны зам руу төлөх гэсэн хөндлөнгийн нөлөөг нийцээ. Тэрээр өөртөө төштэй инээмсэглээд галзууны эзэн хааны хүслийг хүчээр дарав. Хөвшин мангас мэхлэгдснээ мэдээлээ. Тео ертөөл хүүгийн биед аль хэдийн суулгасан байсан хүчний ачаар сэрч чадсан юм. Эзэн хааны ухамсар хэдий чинээг сэргүүлсэн ч Тео түүний өчүүхэн хэсгийг ухамсараас зүгээр шосоод хайжлаа. Тео бүр саяжтай зан гаргаж мангасын эрчим хүчийг галзууланд бүрмэсэн бот нэрхсээ өмнө бүгдийг нь буцааж хөв. Тэрээр хөвшинч төрт өмнөх өчүүхэн төсөлмжийг өвөөгөөс ачтаа үзүүлсэн инэрэл гэж үзхийг хэлв. Галзуулны эзэн хаан төслөө ачаа шалан халзан мэт инээсэн ч энэ урагшийг санаж холно гэж Теод анхааруулв. Тео хоос нь орон зайг ялан дийлв. Түүний мэдрэхүү болон манаас сэргэж өөрийгөө ухамсарлах чадвар нь тэжхийн хэрээр чанарын өөрчлөлтөд орлоо. Тео эрүүл ухаанаа эргүүлэн олж Пантены 11-р төснийг давав. Галзуулны эзэн хааны сэрэж гондоос нь хожим хай болох хэсгийг тэр сайн мэдэхгүй байсан ч энэ бол ирээдүйн өсөж байлаа. Түүнд санаа зовсон хамгаалагчдын дуудлага Тео бодлоос нь салхав. Түүний өхөрдөм дурсгалт хамгаалагчид бүгд түүний хүч бэрээ басан баяртай байлаа. Тэд эзнээ бүчиж газарлаа унагав. Цүлийн өд болон баг трек мэдрэмжтэй илүү үнэн чайсан бол Гриффин. Ферризо хоёр тим чих сандарч твдэггүй дүр эсгэв. Тео жижиг амьтдтай нацалдаж явах хооронд түүний ард дараагийн шалгалтын хаалга тодров. Түүний хийх ёстой зүйл болж гэрэлсэн гэрлийг дахан үслийн аваагаар алхаж дуусгах явж байлаа. Аюулаас мултарснаа мэдсэн Тео сөн тосч буй гэрч далаацав. Бэлэн болмогцоо тэрээр Пантаны 12 дугаар түвшний шалгалт руу орлоо. Гайхалтай Тео танихгүй бие зэрв. Тэрээр зөөлөн орноосоо голсон бууж хөлн хүйтэн модон шаланд хүрв. Орон дээр түүний дурсгалт хамгаалагчдтай гайхамар ажиллахан чихмэл тогломод байлаа. Тео өрөнд байгаа юу ч таньж чадсангүй. Тэрээр урд өмнө хизээч энд ирж байгаагүй мөртлөө энэ газартай хачин таних мэд мэдрэмж төрөв. Тео орхин байсан толийг олж өөрийгөө харахаар алхан очлоо. Тэрээр өмнө нь зүүдэлсэн хачин зүүдэндээ харсан хүний нүрийг олж харав. Энэ хүн ягаад түүний өмнө дахин гарч ирээд байгааг тэр мэдсэнгүү. Юу болоод байгааг ойлгох гэж оролдоод бүтгэгүйцний дараа түүний толгой аимшигтайгаар өвдөж эхлэв. Хэдэн хормын тарчлалын дараа систем түүнийг 12 дугаар шалгалтыг дасан тооцов. Мөн түүнд анхдагч лууны олдвор болох цагаан цамхгийг амжилттай эзэлсэн тухайн мэдээлэл ирв. Шагнал болгон тэрээр 13 дугаар бөгөөд эцсийн давхар болох Пантен руу орох хэрэгтэй боллоо. Тэрээр нэг хоромд хачин унтлагын өрөөнд байсан бол дараагийн хоромд сансрын уудам орон зайд хөвгтөө томсгоо осон годдыг шигтэж байв. Тэрээр ухамсаргүйгээр үрэг зэвдэх шатаар өсөж гоёмсог хаалга руу зүгшлээ. Энэхүү аврах том хаалганы цаанд бурхтын Пантен байдаг аж. Цагаан цамхгийг эзэлсний шагнал болгон түүний оюун ухааны хаалга бичсэн байв. Нууцлаг хаалганд ойр тоос өмнө сансрын хязгааргүй уудамд цөөрät хялтандаа хоолой түүний анхаарлыг татав. Лодброк Тео хүлээжсэн аж. Түүний тангараг өргөсөн хань. Эртний лууны хувьсхан үнэхээр сайхан харагдаж байлаа. Түүний ихрүүд уртын адил эрүү саруул байв. Үүнээсээ гарч чадахгүй хавчигдаж байх хэвээр атас эрдийн орон зайнаас гадуур хэн газарт хэрхэн хурж ирснийг Тео асуув. Тэрээр өөрийн жинхэнэ биеийн нүрээ орхиогүй гэж тайлбарлав. Теогийн одоо харж байгаа зүйл бол ертөөс түүний үлдэгдэл бодлын тасгал байлаа. Теогийн оюун ухааны хаалга тэлснээр тэрээр залуу лордыг дамжуулагч болгон ашиглаж бодлын тасгалаараа гадуур тэнүүчлэх боломжтой болжээ. Теогийн системийн шинжилсэн Лодброктой үүсгэсэн холбоог эмгэн зөрүүлж түүнтэй хизээч хаан харилцах боломжийг олгов. Оюун ухааны хаалгаа бэхжүүлсэн нь түүний зэрэглэлийг нижээд ихүүлсэн байх ёстой. Гэсэн ч түүнийг Пантены оргиж ийм хурдан хүрнэ гэж тэр огт сансангүй. Теогийн санаанд багтамгүй өндөртөг төрхийн тул хэр их хөдөлмөрлснийг бусдаас илүү тэрс мэдэж байлаа. Тэрээр өөрийн хийсэн зүйлийг онцгой зүйл биш хэмээн дараахан хэлв. Тэр зөвхөн Лодброкийн ханы хуваар өөрийгөө гүйцэтгсэн гэлээ. Хүүгийн нүд ч цавчгүйгээр өөрийг нь уянгуулан чадаж байгаа тэр хаач байлаа. Тэр анх уулзсан өдрийг шигээ зөрхтэй хിവэр байв. Лодброк Эдрээдээ хувирал гархан Пантены хаалганд хүрв. Энэ орон зайн цаан сэгүр түлээж байгаа гэдэгт тэр итгэвчтэй байлаа. Пантены хаалгатад гэрэл цацруулсан нэгдхийн оронд түүнийг хүрэхэд гинт нүргэв. Теогийн нэгдүгээр түвшин толгорч байсан өнөө харлаг шавар нарийнхан ан цаваас шүүрэн гарч ирлээ. Үйл явдал усан мөрчинжиж эсвэлтэй мөч орчжээ. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзгийг өсөж дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч томын заавал бүртгүүлээрэй.